Hi vlog. How are you? Kelly байна. Тэгээд би бол одоо ингээд Dublin-д амьдардаг. Тэгээд Dublin-д амьдардаг байгаа. Hi. Сайн бацгаана уу? Намайг Халуна гэдэг. Тэгээд би Dublin хотод амьдардаг. Ирээд энд амьдарч эхлээд 3 жил болсон байна. Анх 22-т одоо ирж исэн. Тэгээд одоо 25-тай. Ерөнхийдөө тийм байна. Тэгэнгүүтээ яасан бэ гэх юм бол би өнөөдөр ажилласаа халагдсан. Энэ бол үнэхээр бас хэцүү мэдрэмж, миний авдаг мэдрэмжүүдээс ер нь хэцүү мэдрэмж одоогийн байдлаар, өнөөдрийн байдлаар. Гэхдээ маргааш на гарна гэдэгт үргэлж итгэдэг учраас цаашаа аяллаа үргэлжлүүлсээр л байна. Тэгээд сая би ажилласаа угаасаа би энд ирээд ер нь бол бартендер хийдэг. Дандаа баарнуудаар ажилладаг байгаа. Тэгээд ерөнхийдөө 3 жил шахуу баарнд ажиллаж явж байна. Сая миний халагддаг одоо fired хийгдсэн баар болохоор миний одоо 12 дахь байна уу? 11, 12 дахь баар. Тэгээд би энэ зүйлээс болохоор ингээ би ер нь дандаа л ингээл халагдчихдаг байж байгаа л халагдчихдаг. Заримаас нь сар болоод гардаг. Заримаас нь 3 сар болдог, заримд нь 5 сарч байж исэн тохиолдол байгаа. Энэ бол яг баарны ажил мэдээж цаг хугацаатай ингээд байж байгаа солигддог ч юм уу те байж байгаа л ингээд ерөнхийдөө хүмүүс баарнд мөнгө өрхөө болдог. Заримдаа баарнд өөр хүмүүс одоо ажилчид шинээр авч туршиж үзэж ингэж дадлагжуулаад гарахыг зарим баарнууд илүүд үздэг. Зарим баарнууд болохоор хүнээс солихыг хүсдэг те. Зарим баарнууд болохоор миний attitude ч юм уу бас таалагдахгүй байх нөхцөл байдал бас байдаг. Би болохоор ингээд амар сэтгэл хөдлөл өндөртэй. Ингээд баярлсан ер нь бол амар сэтгэл хайп өндөртэй. Тэгэл хүмүүстэй ер нь бол аль болох ингээд өөрийнхөө story ч юм уу те ингээд юмнууд ингээ хуваалцдаг, заримдаа нь ярьдаг, заримдаа нь ярьдаггүй, дотроошоо хүмүүс байдаг, заримдаа хүмүүс надад асуулт асуудаг, би тэрэнд нь тэлэлгэрэнгүй хариулдаг ч юм уу. Тиймэрхүү юм тохиолдлууд ерөнхийдөө байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу вэ гэх юм бол одоо миний сурж авсан одоо сүүлд ерөнхийдөө өнөөдөр ингээ халахдахтаа ойлгосон зүйл гэх юм бол чиний амьдралын story, чиний юу хийж исэн, ямар байсан интернет хүмүүст яг үндэ нэг хамаагүй хүмүүстэй яг чи өөрийнхөө төлөвлөгөөх ч юм уу эсвэл хүсдэг зүйлээ ч юм уу нэг хуваалцаад ах шаардлагагүй. Хамаагүй хүмүүст нэгээд ах шаардлагагүй. Хитрхи одоо extrovert байх ямар ч шаардлагагүй. Хүмүүс тэрэнд чи ханддаг. Хүмүүсийг ханах хамгийн амархан хамгийн хурдан ингэж хүмүүсийг хануулах үйлдэл аль болох хийхгүй байсан зүгээр. Хамаг юм ярьж өгөх ч юм уу тий. Хамаг юм дэндүү extrovert байх талд бол ерөнхийдөө дэмий гэж би ерөнхийдөө ойлгосон. За тэгээд мэдээж цаг баримталдаг зүйл одоо миний амар одоо маш хэцүү одоо би ер нь бол багасаа л амар хоцордог гэсэн. Ер нь дандаа л хоцордог. Одоо ч хүртэл хоцорсоор л би яагаад хоцроод байдаг гэдгийг мэдэхгүй ч би хоцроод байдаг. Би нэг эцсхийг амар хичээдэг л дээ өдөр тутамдаа тэгтэл би чаддаггүй. Цагийн ёс журам бас амар сайн баримтлах хэрэгтэй гэдгээ би угаасаа цаг үргэлжлэл би мэддэг л дээ. Тэгээд
Тийм. Тэгээд бас дотроо бодогдож байгаа эго ч юм уу тий. Дотроо бодогдож байгаа маш олон зүйлсүүдээ ингээ хүмүүстэй share амар friendly байна гэж share хийж байгаа чинь зарим хүмүүс одоо зориг нэгдэхгүй байх тохиолдол байдаг. Тэр үеүүдэд аль болох бас зорилгоо бас зөв тодорхойлж хүнд ингэж value үүсгэж тэр зорилго чинь амар чухал тодорхойлогдож байх ёстой гэдэг юм амар ойлгосон л доо. Энэ удаагийн тохиолдол дээр маш их юм угаасаа цаг тутамдаа маш их юм сурж байгаа. Угаасаа тарих маш янз янзаар ажиллаж байгаа тийм. Юмны сайн талыг харж байгаа ч гэсэндээ ардаас нь бас муу талын ч гэсэндээ үргэлж байнга харж байгаа. Тэр болгон минь мэдээж миний нүүрэн дээр, миний ааш зам дээр ингээл гарч ирж байгаа. Тэр болгон дээр маш сайн хувьдаа дүнэлт хийгээд тэгээд тэр болгоныгаа сайн хадгалж авах хэрэгтэй юм байна гэдгийг би амар сайн ойлголоо. Тэгээд бас ажлынхаа хажуугаар ямар нэгэн бизнес хийх хэрэгтэй юм байна гэдэг юмыг маш сайн ойлгосон. Тэгэхгүй ганцхан л одоо юм хийж амьдрна гэдэг одоо орчин үеийн нийгэмд ямар ч тийм барьцгүй зүйл юм шиг санагдаж байна. Ялангуяа хүний доор ажиллах үед. Тийм учраас өөрийгөө заавал одоо нэмэлт юм хийдэг те офто диэрэ ч юм уу те одоо ингээ full time гэдэг чинь 4-5 7 хоногт 4-5 хоног ингээд ажиллаж байгаа. Тэгэхээсээ гадна 2 хоног амралтын өдөр гэж өгж байгаа. Тэр 2 амралтынхаа өдрөөр гадуур яваад одоо жишээ нь влог хийдэг ч юм уу. Ерөнхийдөө ямар нэгэн таалагдсан зүйлээ хүмүүс санал болгоод тэгээд хэрвээ тэр хүмүүс таалагдах юм миний санал бас санал болгож байгаа юм маань таалагдах юм бол тэр хүмүүстэй бизнесийн харилцаа гоё тогтооод тэгээд ер нь бол аль болох цаг тутамдаа өөрийгөө хөгжүүлж өөртөө шинэ идея одоо мэдрэмж одоо мэдээж ингээл халагдж байгаа тохиолдолд ингээд маш муухай одоо мэдээж сурсан юм нэгт байгаа сайн талаа авч үзэх юм бол олсон зүйлч байгаа. Зөндөө гоё цалин авсан, шинэ найзуудтай болсон, шинэ уух юм хийж сурсан. Анх удаага одоо өчигдөр гэхэд анх удаага 7 үнийг коктейл хийж үзэж байгаа. Нэг коктейлийг 7 хүнд тэнгууд 3 шейкер ашиглаж хийж байгаа. Гэх жишээгээр ерөнхийдөө яг уу скиллүүдэд улам нэмсээр л байгаа. Гэтэ аялал маань үргэлжлэх болно гэдэгт би итгэлтэй байдаг. Яг уу анх ажлаас гарч яхад ер нь гэхдээ жоохон ингээд хэцүү мэдрэмжтэй ингээд нөгөө тасцсан байгаа штэ. Хэдий яг би энэ одоо нэг ажиллаад нэг 3 сар нэг сар л болсон саяны ажил гэхэд нэг 2-3-7 хоног болсон. Тэр хооронд бас нэлээд юм бас сурч мэдэж ойлгож авсан. Мэдээж айгүй гой зүйлсүүдтэй тулгарсан, таарсан, үзэн харсан, мэдэрсэн, сонссон маш олон гой зүйлсүүд байсан учраас энэ бүхэндээ талархъя. Саяны Hyde гэдэг restaurant bar байла. Дараа та бүхэндээ орж саяны газараа харуулна. Тэгээд үнэхээр сайхан халагдлаа гэж юу. Тэгээд дараачийн маань Вэюд бүгд бас гэрэлтэй гэгээтэй бас маш гоё өөрийгөө сорьсон бас шинэ юм сурсан маш гоё зүйлсүүд байх болно бах гэж бодож байна. Ингээд за бичлэгээ өндөрлөе. Өнөөдрийг заавал хадгалж үлдмээр санагдсан. Яа тэгэхээр бас энэ зүйлсийг би яг өөртөө л ингэж ярьж байгаа болохоос биш өөр хүнд ингэж ярих миний яриаг ингэж удаан сонсож доктортой хүлээж авах хүн бас байх уу гэдэгт би бас итгэлтэй байна. Тэгээ тийм учраас ингээд өндөрлөе. Дараа уулзъя. Пока.